сайн байна. Өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр манай байгууллагаар үйлчлүүлэгч маань 12 сарын 7-ны амжилттай виза аваад хүргэж байна. За энэхүү үйлчлүүлэгчийн хувьд бол 2003 онд бол өмнө нь Солонгос улс руу хүний паспорт ашиглаад бол хил нэвтэрч байсан. За тэгээд буцаж орж ирэхдээ бол өөрийнхөө паспортоор орж ирсэн. Хууль дүрмийн зөрчилтэй хүн байсан. За тэгээд манай байгууллагаас бол мэдээлэл зөвлөгөө аваад материал бүрдүүлэлтийг хийлгүүлээд баталгаа таяг буюу анкет гэж зөвлөгөө аваад ингээ визэнд гарсан байнамаа. За ер нь өмнө нь бол хүний паспорт ашиглаж ирсэн хүмүүс визэнд ороход бол виз олох тал дээр бол олох магадлал бол өндөр. Яагаад тэгэхээр хүний паспортоор ашиглаж ирсэн гэдгээр элчин бүртгэл нь бол байдаггүй. Энэ одоо өөрийнхөө паспортоор визэнд ороход гэхдээ виза авчлаа гэхэд хил дээр буюу иммиграшн дээр таны бүртгэлчин байдаг хүний паспортоор ашиглаж явж ирсэн гэсэн зураг одоо хурууныхээ өгсөн энэ байгаа бол мэдээлэл нь гарч ирдэг учраас буцаагдах магадлал өндөр. За тийм учраас бас хүмүүс өмнө нь хүний паспорт ашиглаж явж байгаа гэдгээрээ одоо улаан цай гүрийгээд 10 жилийн хар тамаад аруулах магадлал өндөртэй байдаг шүү. Тэгэхээр одоо та бас хэрвээ өмнө хүний паспорт ашиглаж аваад энэ удаа виз чинь гарсан бол хил дээр ямар нэгэн шалтгаанаар таны мэдээлэл чинь гарч ирээд хүний паспорт ашиглаж ирсэн байна. Та өнөөгөө бүлгийн зөвшөөрөх гэхэд одоо өөрөө бас үнэн байдлаа бүлгийн зөвшөөрөөд одоо үнэн байдлаа хэлээд гарах юм бол бас хил дээрээс буцаагдахгүйгээр оруулах тохиолдол байдаг. Хэрвээ үгүй гээд одоо өөрийнхөө мэдээлэл буруу гэх юм уу гарч байгаагүй гэдгээрээ мэдээлэл өгөөд иммиграшн дээрээс одоо 10 жилийн хар тамаад аруулаад буцааж ирсэн хүмүүс бол олон байдаг шүү. Тэгэхээр бас өмнө хүний паспорт ашиглаж одоо Солонгос улс руу зарцж байсан бол та бас хэлээр гарах зөвлөгөө мэдээлэл сайн аваад одоо аялаарай гэж зөвлөмөр байна. За тэгээд энэ хүмүүс бол одоо хэлээр гарах зөвлөгөөг бол сая нэлээд сайн авсан. За мөн декларац бүтлэх мэдээлэл. За тэгээд офсны дотор одоо цагаан офс буюу энэ бүгд декларац мөнгөний мэдээлэл хэд хоногтой явдгуу гэсэн мэдээллүүдийг барааны ачаа тийшний мэдээлэл бичдэг декларацаар одоо ингээд тайлбарлуулаад за хэлээр гарах зөвлөгөөгөө бас хангалттай аваад ингээд зорчтой бэлэн болсон байна. Манай байгууллагаас бас баталгаа таягаа аваад зорчиж байгаа. За тэгээд аялын виз өсгөж байгаа бол та МГ биржийн хамт олонний сонгоод аялын визээ хүсээрэй. Манай байгууллагаас танд тохирох мэдээлэл зөвлөгөө өгөөд аялын визэнд чинь оруулна. Мөн хил дээр ямар нэгэн асуудалтай буюу хаяг тодорхой хаяггүй хүмүүс бол 100% баталгаа таяг гаргаж үйлчилж байгаа шүү.